За гишүүдтэй өдрийн мэнд хүргэе. Улсын хурлын чуулганы дэглэм тухай хуулийн дагуу 3 асуулт явуулсан байгаа. Мэдээж ерөнхий сайд үздсэн баг гэж бодож байна. За энэ асуултыг бол би асуугаагүй. За энэ асуулганд оролцохын өмнө Улаанбаатар хотын 4 дүүрэг орон нутгийн 5-аад аймагаас ирсэн 80 орчим саналуудыг нийлүүлж хад 3 санал болгоод явуулсан байгаа. Эхний асуултаа асууя. Та авилгыг дээд шатанд удирдах доод шатанд хэрэгжүүлдэг тогтолцоо Монгол улсад бий болсон гэдэгтээ санал нийлэх үгс асуулт байна. Таны хариулсны дараа бас нэмэлтээр асуух. 2 минутанд байна. За би түрүүн бас цогтгорол дараад байр суурь хэлсэн. Яг өнөөдрийн тогтолцоогоор бид авилгыг боддогоор бууруулж чадахгүйтэй би санал нэгддэг. Тийм учраас таны асууж байгаа авилгыг дээд шатанд удирдах, дунд шатанд хэрэгжүүлдэг тогтолцоо Монгол улсад бий болсон гэдэгт итгэдэг, эргэлздэг. Тийм учраас тогтолцооны хувь шинжилгээг авилгыг уг үндсээр нь устгах хамгийн зөв механизм байна гэдэгт бол итгэж үнэмшиж 2016 онд их хурл сонгогдсноос хойш бүртгэлийн багц хуулиас ахуулж нийтийн мэдээллийн хууль, цахим гарын үсгийн хууль, энэ зөвшөөрлийн хууль, энэ цахимжилтыг ил тод байдлыг нээхийн төлөх олон санал санаачлал өнөөдөр үр дүнгээ өгж за энийг амилуулж эрх мэдлийг задлах гэж ерөнхий сайд болсон. Тэгэхээр энэ бол илүү хоосон ярихаас илүүтэйгээр үр дүнгээр хэмжигдэх ажил. Тийм учраас системийн хувьд тогтолцоогоор нь харсны үндсэн дээр сая гэхэд 146 үйлчлэгийг ард түмэн иргэдээ одоо нээлттэйгээр эрхэл гисний дараа үүнийг нь одоо мушин гуйлах тохиолдол гардаг. Тэгэхээр энэ тэмцэлд энэ санал санаачлаганд эрх мэдлийг задлах байгаа санал санаачлаганд бол саад бэрхшээл бол байна. Гэхдээ үүний цаана өөрөө хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллах бодол санаа байгаа учраас бид нэр API сервисийг нээсэн гэдэг байгаа нь юу вэ гэхээр төр дээр иргэд очдог биш төр иргэндээ очиж үйлчилдэг систем буюу 2019 онд Эстонд харж байсан ажлаа өнөөдөр нүдэнд харагдаж гарт баригдаг болгож эхэлснээ дуусгах гэж өнөөдөр би энэ зогсож байгаа. За очрот гишүүн 1 минут. Иргэд бол үгүй гэж байгаа. Ягаад тэгэхээр та санаж байгаа бол субъектив битүү хүлээж аваарай. Манай сайд нар их субъектив хүлээж авч явах шиг байлаа шүү. Субъектив хүлээж авч болохгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн сантай холбоотой улсын хурлын гишүүн болгонд тэр бом төгрөгийг хуваарлажсэн тухай. За энийг хэн гардан гүйцэтгсэн гэхээр тухайн жилийн төсвийг мэдчихсэн, төсвийг баталсан хүмүүс, оролцсон хүмүүс, их хурлын гишүүд, за мөн дээрээс нь хэрэгжүүлэгч агентлагууд, за мөн дээрээс нь тэрийг хүлээж авах компани мөртөл тодорхой байсан. Тэгэхээр иргэд бол энийг авилгалын систем бол өөрөө ингээд бүр институцийн хэмжээнд хөгжсөн явж байна гэдгийг ойлгоод байгаа. За дараагийн асуултанд оръё. За хоёр дахь нь энэ бол өнгөрсөн цаг дээрх холбоотой асуудал. Яг одоо цаг дээрхтэй холбоотой асуулт бас байгаа. Ирээдүйн цаг дээрх сүүлийн нэг асуулт байгаа. Та авилгатай тэмцдэг засгийн газар бүрдүүлж чадсан гэж үздэг үү? Танаа засгийн газраас хэн ямар сайд авилга албан тушаалын хэргийн асуудалтай холбогдвол та шууд огцорч чадах уу? За хариулт авч. За Монгол Улсын ерөнхий сайдын онцгой бүр эрхийнхаа дагуу танхимаа бүрдүүлсэн. Нэгт бол засгийн газрын доктортой байдал улс төрийн капиталд үнэлсэн. Засгийн газар бол өөрөө улс төрийн капиталын нэгдэл. Тийм ч учраас манай засгийн газар бол хал үзэж хашир суусан, орон нутагт ажиллаж исэн, төр захиргааны байгууллагад ажиллаж исэн, улс төрийн ажил амьдралын туршлагатай кабинет. Мэдээж одоо сайн сайдын 32 шинж бүрдсэн супер хүн гэж хаав ах уу? Улс төрд олон жил явж байгаа хүмүүс ард түмнэрээ шүүлэгдэг, ил тод нээлттэй ард түмэн шүүмжилдэг. Тийм ч учраас улс төрд олон жил явж байгаа хүмүүс нэр бүтэн байна гэдэг бол ардсан нийгэмд тийм их амар зүйл бол биш ээ. Энэ бол ардсан нийгмийн гол онцлог. Нээлттэй шүүх ёстой, шүүмжлэх ёстой. Тийм ч учраас бол би манай засгийн газар бол авилга албан тушаалын та бол тэмцэн авилга албан тушаалын хэрэгтгэн буруутааны тогтоогдвол